За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн маань 76 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Мельбурн хотоос MGL Boxing Club-ыг үүсгэн байгуулагч хөгжил орж байна. Хөгжил маань анх Австралид 5 жилийн өмнө ирж байсан ба одоо амжилттай бизнесээ эхлээд явж байгаа нэгэн Монгол залууг оруулахаар урайд оруулаагаар ярилцахад бэлэн болоо сууж байна. За сайн уу хөгжлөө? Оо сайн байна уу та. За цагаа гаргаад манай подкастэнд маань орж байгаа хөгжил чамд баярлалаа. Баярлалаа мөнч танд баярлалаа. За хоёулаа яриагаа хөгжлийнхөө өсөж төрсөн бас газар хаана уу тэрнийхээ талаар ойлоос яриагаа эхлэе. Манай нутаг бол Өвөр Монголын Хөлбөмбөр аймагтай. Тэгээ тэр нутагт өсөж төрсөн юм аа. Тэгээд нутагта ямар ажил төрөл хийж байв тэрнийхээ талаар нутагтаа бол 13 настайдаа эхлээд нутгасаа гараад спортын замыг хөөсөн юм аа. 13 наснасаа эхлээд боксын замыг хөөд олон жил болцоо. Тэгээд сүүлийн үед ахаад аялал жуулчлал руу орсон. Аялал жуулчлалаар Монголд магистра хүмүүлгийн их сургуульд аялал жуулчлалын мэргэжилээр төгссөн. Тэгээд сүүлд Монголд бас хуваараа аялал жуулчлалын компани болоод институт хийж ирсэн. Тэгээд аялал жуулчлалын талаар бол Өвөр Монголын одон төлөөсд бол хамгийн анхны гадаадаар аялах өрөвчтэй аялагын нөхцөлгийн хөтлөгчээр бас нэг 2 жил хийжсэн. Өвөр Монголын хамгийн анхны гадаадаар аялах нөхцөлөх замд гарьяа гэдэг дэлгэцэд байсан. Ямар сони юм бэ? Тэгэхээр тэр чинь Өвөр Монголын сая ямар нэвтрүүлэг гэлээ? Замд гарьяагаад нэг нэвтрүүлэг байсан. Тийм телевизэнд ямар нэвтрүүл одон телевиз үлээ тэр? Өвөр Монголын одон телевиз. Одон телевиз тий. Зөв. Ямар гоё мэрэгчлээ. Их өвөрмөц зүйл хийж исэн юм шүү дээ. Тэгэхээр ер нь тэр аяллаараа монголоор аялд юм уу? Эсвэл гадаадаар аялдаг аяллаа нэвтрүүлэг гэдэг юм уу? Ямар нэвтрүүлэг гэсэн юм бол хаагур аялах уу? Хайр хүрнээр аялдаг юм аа. Анх бол одон төлөөстэй бол Египт болоо Туркээр аялж ирсэн. Тэгээд яг монголоор танилцуулаад Өвөр Монголын үзэгчтэй хандуулж дэлхийн одоо түүх болоод нэртийн үзмжийн талаар танилцуулгын өрөвчтэй аялгаар дамжаад одоо өөрийн хувьяасаа энэ Монгол сэтгэхүйгээр энэ Монгол хэмтээ ямар шүү харьцаа байдгийг, монголчуудын хараан дээр ямар шүү байдгийг талаараа нэвтрүүлэг хийгээд явжсэн. Сто сони юм байна. Тэгээд ер нь хөгжил маань хэр удаан Монголд амьдарч байсан бэ? Улаанбаатарт 4 жил амьдарчсан. Улаанбаатарт 2 жил гарan магистрат төгссөний дараа хуваараа өөр юм хийжсэн. Сто сони өвөрмөц мэрэгчлээ нэвтрүүлэгч хүн бэ шүү дээ. Тэгэхээр маш сайхан байна. За хөгжил маань гэр бүлтэй юу? Гэр бүлээ танилцуулаач. Одоо хурмалаагүй байна. Одоо ганцаараа энд байж гэрийн хүмүүсүүд ер нь бүгд нутагтаа Хөлбөмбөр аймагтаа байж байгаа. Гэр бүл аав ээж ах дүү хэдүүлээ вэ? Аав ээж дүү маа дөрвөлөө байдаг нөө охин дүүтэй. Та манай дүү хурмалцсан. Гэр орноо гэр бүлээ санах юм уу гэж санах л ах л да. Гэр орных нь нааша ер нь ирээд хөгжилтэй уулзаад ингээд явах ер нь боломж нь визний хувьд ямар шүү байна? Тийм бол тэгж гэрийнх нь ирсэн үү? Гэрийнх ер нь ирээгүй байна. Одоо нэг 2 жилээс одоо гэрийнхээ нааша таттай юм уу гэж бодож байна л да. Тэгээ манай хүмүүсүүд ер нь одоо настай хүн болохоор тэндэл ер нь суушаад татсан. Тэгээ тэндээ бол монголоор ярьж нийцээ ирвэл бас хэл ус нэвтрэхгүй нэг талаасаа байна. Хоёр дүү маань бас нөгөө гэр бүл болсон болохоор цаанаалд ер нь яраад их байна. Тийм байна тий. Настай болчвол хүмүүс маань бас хүний газарт
бас эдгших нь хэцүү л байдаг байх. Тэгэхээр нутагтаа байх Тийм. байгаах тий. За тийм байна. За анх 5 жилийн өмнө Австралид ирж ээжээ. Тэгээд Австралид анх ямар шугамар ирж байсан үеэсээ бас хуваалцааж. Анх Австралид ирэх чинь Монголоос манус нэг хэдэн найзуудтайгаа наашаа ирсэн юм аа. Тэгээ ер нь анх эрэхтээ ер нь аялах шугамар ирсэн. Ирээд энэ улс гүрний хараад ямар шүү байдгийг одоо энэ улсны олон талын юмнуудыг бүгд харсан л да. Тэгээд ирээд их удаагүй. Ирээд нэг сар гарan байгаад буцаад бараг жил гарan болоод өргөд энэ дотор ер нь боломж юм шиг байна гэдэг өргөд дахиад буцаад ирсэн. Буцаж ирсний дараа анх бол нөгөө нэг сурж ирсэн. Хэлний сургалт сурж ирсэн. Хэл жоохон сайжирж ягаад дөнгөж ихлээд сурж ихэд ер нь нөгөө өвчин болоод нэг бараг корона болоод 3 жил юу ч хийдийлээгүй нөгөө хаашааш явдийлэхгүй болоод тэгээд энэ 3 жилдээ бас юм хийгээгүй ер нь нэг интернетийн ажлууд жоохон хийгээд 3 жилдээ бол бараг зүгээр байсан. Тэгээд өвчин дуусаад нэг нутаг ургааныг буцаад тэгээ буц ирсний дараа ер нь энд үлдэхэр шийдээд дахиад үеэс майсны асуудлаа бүгдийг шийдээд өргөд өөрийн бизнесээ эхлүүлсэн. Тэгээд анх ер нь за одоо энэ MGL boxing гэж байгаа шүү дээ. Анх ер нь яагаад энэ бизнесийг бас эхлүүлэх юм санаа төрсөн юм бэ? Анх бол одоо өөрөө бас би олон мэрэгжилтийн хүн нэгд бол аялал жуулчлал болохоор өвчин дууссаны дараа аялал жуулчлал бүх талаасаа ер нь тийм сайн бичиг болоод байна. Тэгэд хоёр талаасаа зургалаачийн мэрэгжил бас өөрөө хийжсэн. Одоо нөгөө студ майхтай нөгөө хормын зурагч юм уу аялах зураг тиймнүүд бас авчсан. Тэгээд сүүлд нь нөгөө аялагч ер нь наашаа ирдэг хүмүүсүүд бас бага болсон болохоор анхны мэрэгжил боксоод хийчихье гэдэг анх бол нэг хэдэн сурагчтай байсан. Тэгээ өөрөө боксоо заагаад хажуу талаар нь бас нэг хотын төвд нэг гадаад клуб дээр өөрөө багшилжсэн. Тэгээ багаар өөрийн сурагчид олон болоод ирэхээр за нэмийг ер нь өөрөө хийчихвэл зүгээр шүү. Тэгээд ер нь бас нэг Монгол гээд MJL гээд ягаад MJL гээд нэр өгсөн бэ бол нэг өөрөө бас монгол хүн, хоёрд бас нэг Австралийн боксын холбоо дотор бас нэг юм Монгол стилтэй одоо яг нөгөө нэг энтхийг стилтэй ер нь ондоо юм бол хүнөөс арай ондоо байхаа бас зах зээлтэй байхаа гэж бодоод MJL боксны анх эхлүүлж хийсэн. Тэгэхээр ер нь Австрал улсад бизнес эхлүүлэхэд ер нь хэр хүндрэлтэй байна? Анх бол ер нь олон талын юм дөр бүр өөрөө мэдхгүй байсан л да. Тэгээд ажиллаж явах хугацаанда өөр клубын захирал, өөр багш нараас өөрөө сургалаад мэдээд ойлгоод клубыг яаж эхлүүлвэл болж ийн. Тэгээ өөрөө бас анх эхлэхдээ бас өөрөө олон сурагчтай болсон байхаар ер нь дараас мараас бол арай гайгүй байсан. Тэгээд баяршлал багшийн үнэмлэл одоо клуб нэг зөвшөөрөл олон талын юмнууд таарсан. Тэгээд бүгдийг нь одоо ер нь нэгээр туулаад гарсан л та. Ер нь бол хүмүүс одоо сонсож байгаа сонсогч нар маань өөрийнхөө хийж чадах юмараа бизнесээ эхлүүлье гэд зориглоод эхлэхэд ер нь бол боломжийн гэж үзэж гин үү? Ер нь боломжийн хамгийн гол нь хийх гэж байгаа бизнес чинь энэ улсад болоод энэ газарт ер нь зах зээлтэй бол өөрөө шармайгууд бүх юм болгоомж шүү дээ. За тийм байна. Бас өмнөх подкастууд подкастт маань хүмүүс бизнес хийж байгаа монголчууд маань бас явж байхад бол яг хуу бичиг цаасны асуудал нас тэглээ гэл байсан боловч ер нь яг Австрал бол ер нь бизнес бас эрхлэхэд
эрхэлж байгаа хүмүүстээ бас таатай яг ингээд одоо юу гэдгийг арын хаалга байхгүй ямар ч байсан бичиг баримтаа зөв бүрдүүлээд ингээ явж байгаа тохиолдолд бизнесээ эхлүүлж чадахгүй гэсэн бас үндэслэлгүй тийм шалтгаан байхгүйгээр эхлүүлж бодно гэж ярьдаг. Тэгээд ер нь бол хэрүү сонсож байгаа та ямар нэгэн зүйлээ гэхдээ мэдээж судалгаатайгаар судлаад бүх зүйлээ судалгааны үндсэн дээр бас бизнесүүдээ бас эхлүүлээрэ бодсон сансан зүйл байвал эхлүүлээрэ гэж бас зоригжуулж хэлмээр байна. За тийм байна. Хөгжлөө. Монголчууд MGL боксины үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар нь ер нь монголчууд зөвхөн монголчууд байд юм уу? Эсвэл гадныхан австралчууд байна уу? Гадныхан байна уу? Ер нь хэр үйлчлүүлэгчийн талаар Манай одоо сурагчид бол ер нь Монгол хүүхдүүд бараг байхгүй. Монгол багш нар бол одоо манус нэг одоо 3 багш байна. Нэг Монгол багш байна, 2 өвөр Монгол, натын нийлээд 2 өвөр Монгол багш одоо ажиллаж байна. Ер нь манай клуб дээр бол одоо бол 7-оос 8 багш нар ажиллаж байна. Бас нэг Украин багш байна, Хятад багш байна, Австралид багш байна. Ер нь бүгд бол яг 7-8 багш нар ажиллаж байна. Сурагчид бол аль улс хөрний хүмүүсүүд бүрл байна да. Энтэгч байна, Австралид байна, Хятад байна, одоо Кореа байна, Япон байна. Ил газрын хүмүүсүүд ер нь байдаг. Тэгээ Монгол хүүхдүүд ер нь одоо бол төр бас нэг чирээгүй байна. Ямар сони. Би бодох нэ MGL boxing гээд ер нь Монгол залуучууд хүүхдүүд их суралцж байгаа болов уу гэж бодсон. Тэгвэл манай сонсогч нар маань бас энэ MGL boxing дээр очиорой. Манай хөгжилтэй мань уулзаарай. Хаяг мэдээллийг нь бас хоёлаа энд нэг хэлчихье. Хаягийг хаана байгаа лээ? Хаана байралтай байгаа лээ? Манай ер нь одоо монголчууд байж тойрогоос жоохон зайдуу нэг бокс хилийн хажууд Blackburn. Яг Blackburn station-ийн хажууд 100 метрийн газарт байгаа. Тэгээд байршлал бол ер нь гайгүй. Тэгтээ бол манай монголчууд байж байгаа хотын төв болоод ийм бас бол жоохон зайдуу болохоор хүмүүсүүд бас нэг талаасаа сайн мэдгүй, хоёр талаасаа зам дүгэн мгөөд ирэхгүй байгаа юм бодоо гэж бас нэг талаасаа бас яг манай энийг бол олон хүмүүсүүд ер нь мэдгүй л байна л да. Тэгтээ манай энд бол ер нь одоо гол багш маань Аднас гэдэг өвөр Монгол багш байгаа. Урд нь Хятадын шигшээд байсан. Өвөр Монголын шигшээд багшлжсэн. Гансууны шигшээд багшлжсэн Алмас гэдэг гавьяат багш маань одоо манай энд гол багшаар ажиллаж байна. Бас нэг Саяна ах гэдэг нэг урд нь Монголын шигшээд байсан. Лондон Олимпикаар бас явжсэн алдарт багш маань бас энд байдیں۔ Тэгээд натаа маань бас 3 Монгол багш нар энд ажиллаж байгаа. Тэгтээ бол Монгол хүүхдүүд бол одоо бол тэр ирээгүй байна. Ер нь манус бас өөрөө боддгийн. Монгол хүүхдүүдээ бас нэг сайхан гаргаад авчвал хүний нутагт бас нэг арай ондоо Монгол хүний цаанаасаа бас нэг юм байдаг болохоор ер нь Монгол тамирчнууд олъё гэдэг ер нь олдохдгүй байдаг. Тэгтээ энэ дунд бас Афганистаны хазар Монгол хүүхдүүд бас гинтгэд нэг ирдیں۔ Манайд. Тэгтээ бас Монгол гэдэг бас их хүлээж аваад тэр хүүхдүүдээ бас их сургаан хэмжүүлдэг боксын талаасаа бол юу ч болсон бас нэг энэ нэвтрүүлгийг дамжаад сонсогчд маань манайд хүрээд ирэхийг хүсэж байна. Тэгээ Монгол хүүхдүүд ер нь Монгол хүүхдүүд олон байгуул манаас бас Монгол клубыг бас бүр сайн болгоч магадaltaй гэж ярьж байна л да. Зүүнж байна. Тэгэлгүй яг уу аргачгүй бас энэ MGL boxing гэдэг нэрнээс ахуулаад хүртэл манай яг тийм Монгол хүүхдүүд маань залуучууд маань энэ боксиноор хичээллэх магадгүй цаашдаа бас боксинг нэрээ гаргах бас тийм агуу тамирчинч гарахыг үгүйсэхгүй шүү дээ. Тий, одоо бол манус мөрөгжлийн бокс дээр бас ордын дөр жил 2 мөрөгжлийн боксод орсон, 2 ялалт авсан. Тэгээд Өктөр мужийн тэмцээнд, хүүхдүүдийн тэмцээнд, томцуулын тэмцээнд бас манус байнгын бараг сар болгон явж байгаа, гариг болгон явж байгаа. Бүтэн сайн болгонд хамтарсан бэлтгэл ер нь бүгд явж байгаа. Тэгээд бас нэг талаасаа бол одоо нэвтрүүлгийг дамжаад сонсож байгаа Монголд байна уу, өнд байна уу, урд нь бокс хийжсэн залууч байна уу, хүүхдүүд байна уу, манайд ирж болно. Тэгээд тэмцээн бүр бүгдийн зохион байгуулж болно. Тэгээд багш нар бас хайгуу сайхан багш нар байгаа.
Мгм, мгм. За тийм байна. Тэгэхээр MJL боксing маань хаяа сурталчилгаа нь группүүд Мельбурний групп дээр хаяа л харагддаг санагдаж байна. Тэгэхээр бас дар сурталчилгаа жоохон бага байж магадгүй. Тэгэхээр ер нь та энэ MJL боксины талаар сонсоогүй болвол өнөөдөр та уцаа нэгээд фейсбુક에 нэгээд пэйжээр нь хайгаад олоорой MJL boxing гэд хайгаад олоорой. Тэгээ бас маань хөгжүүлэлтэй маань бас холбогдохоор байвал бас манай подкастын пэйжээр бас холбогдоорой. Бас хаягийн өгч болох юм тийм үү? Тийм тийм. Ер нь маус Facebook-ийг их ашигладаггүй маа. Тийм болохоор Facebook-ийн сурталчилгаа бол их олон явжгүй. Гол нь Google болоод Instagram тэгээд ахиад нэг хэдэн аппликейшн дээр бол маус их зарууд их явдیں۔ Тэгээ Facebook бол өөрийн талаас бас их сайн ашиглаж чадахгүй болохоор Facebook дээр бол ер нь зар их явдаггүй. Тийм болохоор бас манай монголчууд бас сайн мэдгүй л байна. Тэгвэл монгол хүмүүсүүд ирвэл нэг гарын 7 хоногийн үнэгүй хичээл бол орж болно. Тэгэд ирсний дараа өөрөө хараад үзээд ямар шүү хичээлүүд ордгийн, ямар шүү байдгийн. Тэгээ Мельбурнд байж байгаа монголчууд нэмж Монголд байж байгаа монголчууд наашаа ирвэл бас ер нь үнэгүй 7 хоногоор ирж хичээлж болно гэж өөрийн биеэс амлаж болно. За тийм байна. 7 хоног гэж шүү манайхан бас туршаад бас 7 хоног бас яваад өөрөө дуртай байна уу хүүгүүдээ авчиад бас охтууд ч хамаагүй бас юм чинь боксинг тоглоно штэ. Охид хүүгүүд гэхгүйгээр бас хүүхдүүдээ авчиад after school activity гэд бас авчиад спортоор хичээллэх боломжийг нь бас хангаад өгөрөө хүүхдүүдээ бас авчаарай гэж хэлмээр байна. Тэгээ ер нь хүүхдүүд гээл тэгж байна. Хэдэн насны хүүхдүүд ер нь танаа төвөр үйлчлүүлэх боломжтой байдгийн хамгийн бяцхан сурагч нь хэдтэй вэ? Манайх бол ер нь хүүхдүүдийн хичээл, томцуудын хичээл тэгээ тусгай нөгөө охтууд болоод ээжүүдэд зориулсан хичээл бас байдаг. Тусгай нөгөө мария шуурулдал болоод хүс гаргадаг тийм нэг хичээл бас хагас сайн болгоны 6-аас 7 хүртэл тусгай эмэгтэйчүүдийн хичээлгээд бас байдیں۔ Нэгдээс 4 дэх хүртэл 5-аас 6 хүртэл хүүхдүүдийн хичээл бол ер нь 7 наснаас эхлээд 15-аас доошо бүр хүүхдүүдийн хичээлд орж болно. Тэгээ 6-аас 7 бол том цулын анхны шат, 7-оос 8 бол одоо арай л нэг жоохон гайгүй болсон одоо мөрөгжлийн төвшин дээр хүрсэн хүмүүсүүдийн хичээл байдیں۔ Ер нь ил насны ил хэмжээний ил хүмүүсүүдийн хичээлүүд бүгд байдیں манад. Хамгийн бяцхан сурагч нь хэдэн настай байдаг вэ? Мэдэх үү? 7 настай. Яг өөр юм би. 7 настай гайгүй хүүхдүүд нэг 3 4 байна. Одоо бол тэр Мельбурний хүүхдүүдийн тэмцээнд 4 5 ороод 3 сурагч маань одоо бол тэр бүр ялгадаагүй ер нь ялаад дийлжсэн 7 настай хүүхэд шууд тэмцээнд орж байна. Тэгэхээр Мельбурний тэмцээнд бол их өөр юм би. Тэгээд түрүүн сая ярьлаа штэ. Эмэгтэйчүүд ер нь эрэгтэй эмэгтэйч гэлтгүй ер нь бүх хүмүүс л таргалалттайгаа тэмцэж байгаа. Жингээ хасах гэж бас бүх хүмүүс л мөрөөдөж хүсэж бодож явдаг зүйл болцсон байгаа ах. Тэгэхээр түрүүн эмэгтэйчүүдийн бас ингээд тураах бас анги байдаг, хагас өдрийн анги байдаг гэсэн үү те? Тэр ер нь тэрний талаар бас яриач бас эмэгтэйчүүд маань ээжүүд маань бас хүүхдүүдэд авчирчаад өөрсдөө бас тэр хагас өдрийн бас юмд оролцож болох юм. Тий, ер нь хагас сайны 5-аас 6 бол ер нь хүүхдүүдийн хичээл да. Тэгээд 6-аас 7 энэ олон ээжүүд нөгөө санал тавиад тэгээд ээжүүдийн нэг хичээл гаргасан. Одоо энэ хичээлийн нэг Украин багш маань хичээл орж байгаа. Тэгээд энэ хичээлд гол нь бол нөгөө нэг эмэгтэйчүүдийн бие хамгаалах талаас 2 мария шуруулах талаас 3 одоо нөгөө нэг төсвөр болоод дааврын чадлыг дөөш нэмүүлэх энэ талаасаа голчлон хичээл орж байгаа. Тэгээ нэг цагийн хичээл 60 минут орж байгаа. Ер нь ээж нар их сайн орж гин үү? Ирж гин үү? Гайгүй гол нь хаяа үестэй хүмүүсүүд олон байдаг. Хаяа цагт нь хүмүүсүүд ажилтдаг болдог. Ер нь нэг
их биш нэг 10-аад хүмүүсүүд байдیں۔ Хүүхдүүдийн хичээл бол олон байдаг маа. Хүүхдүүдийн хичээл нэг хичээл дээр бараг 20-оос 20-од 25 хүүхдүүд хичээлд ордог шүү. Манайд бол. Томцууд бас олон байдیں۔ Манай одоо бүгд сурагчид одоо бол бараг 150-60 хүмүүсүүд байна. Хүүхдүүд болоо томцууд бүгд нийлүүлвэл тийм. Тэгэхээр энд сурж байгаа сурагч нар нь бүгдээрээ заавал тэмцээнд орно гэсэн үг юм уу? Эсвэл өөрөө хүсэх юм бол орд юм уу? Үгүй өөрийн биений байдлаас өөрийн хүслээс орж бодгоо хөрвөө тэмцээнд орё гэж хүсэлтэй бол манс энэ тэмцээний зохион байгуулж өгч болно. Тэмцээнд нэрийг нөдүүлж өгч болно. Группийн нэрээр тэгээ зүгээр өөрөө бэлтгэл хийгээд нэг спортыг дамжаад өөрөө бас нэг онцлогын юм их олъё. Бас нэг маргааш уруулъя гэдэм үү. Тэгээ энэ спортыг бас нэг өөрийн амьдрал дундаа нэг спорт болгоод нуур тухсаатыг зүгээр хий би тэмцээн юмсанд орохгүй. Ийм талаар бас болно. Заавал хүн болгоны тэмцээнд оруулах нь тийм биш л да. Тийм байна. Манай нөхөр гаражнда ийм нэг боксинг баг гэдгүү тийм юм өлгцэн тэгээ ингээ бас сунаадаг юмтай нэг ийм сет боксинг сеттэй тэгээд айл олон жилийн өмнө аваад тавьсан одоо хүртэл нэг ч удаа хэрэглээгүй байна. Ингээ тоосон дарцсан ингээл хэрэглээгүй л байж байгаа байхгүй юу. Тэгэл хүүе чи нөгөө боксныхаа мэд хэрэглэхгүй бол яар шиг зүгээр зарчлаа энэ одоо займаа хэрэгтэй байна. Навшраад байна гэж тэгдээ. Ер нь ингээд хүн өөрөө хийгээд бодоод багжаа аваад тавьсан байгаа ч гэсэн одоо ингээд яадгийн сэтгэл зүрхэн болдгоо юм уу залхуу нь хүрээд идэм үү яг иймэрхүү ингээд залхууралтайгаа эвлэрсэн нэг ийм сонсогч нарт юу гэж зөвлөмөр байна боксинг багшийн хувьд яаж энэ талаар ярил ганцаараа хийх бол олноороо хийх бас ондоо. Тэгээ багшийн хянах доор хийх болоод өөрөө хийх бас ондоо. Ер нь анхны шатандаа бол ер нь хүмсэлтийн цуг хийж байгаа багш нарын хяналт дор яг энэ юмдаа өөрөө нөгөө юу гэж хэлдэг юм монголоор яг голчлоод ирчихвэл ер нь гэртээ хариуд бас өөрөө хуваараа хийчих болно л доо. Тэгтээ анхны шатандаа эхлэхэд их хэцүү байдаг бүх юм ямар ч юм эхлэхэд их хэцүү байдаг. Тэгтээ нэг л эхэлжвэл замдаа орчвол бүх юм гайгүй болно гэж боддیں۔ Харин тийм тэр эхлэх их хэцүү юм шиг байгаа юм. Байгаалаа нөгөөх нь үгүй хэрэгэлнэ байжиг би хийн гэл байлгаад л байгаа. Тэгээд ямар ч байсан тийм хүмүүс бас олон л байгаа байх. Сонсож байгаа хүмүүс маань тэгэхээр эхлээд багштай эхлээд мэдээж гэртээ хурж ирж давтаад дасгал хийгээд явхад бол багшийнхаа заасан зөв техникээр хийгээд эхлэхээр бас дуртай дургу хийх юм байна. Тэгээ бокс гэдэг юм чинь ер нь анхны шат бол хамгийн гол байдаг л да. Анхны стил болоод суур нь зөв бол залгаа цаашаа бол ер нь хол явна л да. Тэгээ анхны шатгасаа буруу юм байгуул ер нь хол явахгүй. Тэгээ хоёр талаасаа бол өөрөө улам хийх юмнууд нь шатаад өөрөө мөрөгжил нь нэмэгдээд ирвэл бүр өөрөө дур бахтай болоод явчихна л да. Ер нь өөр бас боксиноор хичээлснээр өөр ер нь хэр үр ашигтай вэ? Тэрний талаар багшийн үднэс мэдээж яг эрүүл мэндэд ашигтай. Тэгээд өөр бас ямар үр ашигуд байна? Бүх үеийн өвсөл их сайн байдаг юм аа. Ер нь хөөгдөд нөгөө нэг боксing хичээл ороод биений өвсөл их сайн байдаг. Тийм нөгөө нэг биений даалт их сайн байдаг. Холгүй ч юм уу. Биений юу гэж хэлдэг. Тэр нь их сайн байдаг. Бас нэг талаасаа боксing хичээл ороод ихлүүл нэг юм дээр сэтгэлээ төвлөрүүлд ийлдэг. Ер нь тэмцээн дээр ч юм уу нөгөө sparring хийхэд нөгөө нэг төвлөрөлд ийлэхгүй хүн зодуулна шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдийн энэ төвлөрөх тал дээр бол их сайн байдیں۔ Тэгээд энэ төвлөрөх тал нь сайн болвол ер нь цаашаа ер нь сургуульч байна уу, өөр юм дээр номч байна уу, олон юм дээр ер нь сэтгэлээ төвлөрүүлд ийлдэг. Энэ талаасаа их сайн байдیں۔ Тийм байх шүү. Бас тэр их сайн зөв үнцэг гарч ирж байна.
Хүүхдүүд хичээлдээ сайхан анхааралтай суугаад сууж чаддаг болох нь байна. Гэрийн даалгавар хичээлээ хийн гэж ширээнийхээ ард суусан бол бас тэ дуусах хүртлээр төвчээртэй суугаад дуусгах нь. Тэгээд тэр чинь бас биеэ хамгаалах нь. Одоо эмэгтэйчүүд бол биеэ хамгаалах нь шүү дээ. Орой харанхуй бүрийд явж идэг, хүн бариад авдаг, эргүүлээд нэг зохиод цухтаачих бас нэг тийм биеэ хамгаалах чадвартай болно шүү дээ. Тий, ер нь нэг талаасаа бас яаж ярус мануусын өөрийн нутаг биш хүний нутаг байж болох болохоор олон талаасаа бие бас нэг хамгаалах талаасаа бас нэг сурвалжууд их зүгөөрөө гэж боддгийг. За ерөнхийдөө хөгжил бит хоёрын подкастын ярилцах хугацаа ерөнхийдөө ингээд дуусж байна. Бас манай хөгжил маань бас ажил төрөл ихтэй байгаа бах. Тэгээд доор бас хаяг мэдээллийг нь комментод оруулаад өгье манайхаа. Тэгээд холбогдоорой MGL Boxing-тай хичээллээрээ. Тэгээд өнөөдрийн подкастт орсон хөгжилтөө маш их баярлалаа. Баярлалаа. Мөн ч таны урсанд их баярлалаа. Таны ажил төрөл бүх юмээ сайн сайхныг хүсье. За тэгээд ирээдүйд олон салбаруудаа Австралийн бүх хотуудад нээгээд зөвхөн нутаг нэгт монголчуудаа төдийгүй бусад орныхоо үйлчлүүлэгчтэй сурагчдынхаа эрүүл бие бэлдэр бие хамгаалах хурлаг зөв боловсон бас чөлөөт цагаа өнгөрүүлэх тэрч бүхий л одоо эрүүл мэндийг одоо түгээгээд дэлгэрүүлж явахын үлзийтэй ерөөлийг одоо энэ подкастынхаа төгсгөлд хэлье. Баярлалаа ерөөл тогтъё. За тэгээд Мельбурн хотоос хөгжил цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай хөгжлөө. За баяртай. За подкастыг маань төгсгөл хүртэл сонссон сонсогч танд маш их баярлалаа. Та YouTube сувгийг маань subscribe дарж дараагийн дугаараа цаг алдалгүй хүлээж авч сонсорой. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.